Үзэгчдийн цаг мөчийн амар амгалан айлтг мэдчлээ. 80 сэдв ток шоу эхэлж байна. За энэ өдөр бид улсын хурлаар гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг буцаасантай холбогдуулан сэдв хөндөх гэж байна. За энэ өдрийн хөндөж байгаа сэдвтэй холбогдуулан эрхэм үзэгч танд юун төрөнд гэр бүлийн хүчирхийлэл Монгол улсад өнөөдөр хэрхэн харанга дэлдээд байгаа талаарх зарим тоон статистик мэдээллийг хүргээд студидээ эргэн уулзъя. Монгол улсад гарч байгаа хэрэг зөрчил гэмт хэргийн бараг 50% нь гэр бүлийн хүрээнд ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа. Тэгээ хүчирхийллийн гол хохирогч нь ер нь ихэнх хохирогч нь бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд хүүхэд хөгшдөл байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас улсын хэмжээнд 95 хүн амиа алдаж 5100 хүн гэмтэж бэртээд байна. Энэ он гарсаар эхний 6 сарын байдлаар 7 хүн гэр бүлийн хүчирхийлэл өртөн амиа алдаж энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн оноос 30%-аар өссөн байна. Сэдвийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцаасантай холбогдуулан би сэдв хөндөж байгаа. За энэ хуулийг санаачлан боловсруулж баталцуулахад нэлээдгүй хүчин чармаалт гаргасан улсын хурлын гишүүн асан хатагтай оюун гэрлийг бид студидээ урьж оролцуулж байгаа юм. Танд бүхэлдсээрсэн баярлалаа. За мөн түнчлэн хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх хатагтай одон чимгээг бид урьж оролцуулж байна. За мөн түнчлэн хувь хүний хөгжлийн институтын захирал хатагтай Алтан цэцэг баярлалаа танд. Хангуул дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн хамгааллын мэргэжилтэн хатагтай инх жаргал мөн хүрэлцээрсэн. Та бүхэндээ хүрэлцээрсэн баярлалаа. Тэгэхээр юун түрүүнд үзэгчид маань гэр бүлийн хүчирхийлэл гэхээр монголчуудын нэг уламжлалт сэтгэлгээ байдаг шүү дээ, тий. Одоо айл хөршийнхөө амьдралд нэг оролцоод байхгүй, эр хэмээ хооронд илжиг бууж ороод гэлдэгдэг, тийм ээ. Тэгэхээр ер нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдгүй байгаа хүмүүс бас байж болно, тийм ээ. Тэгэхээр энэ талаар нэг ерөнхий энгийн тодорхойлолтыг хэлэхээс эхлэх үү? Одон чимээг хуулийн зөвлөх танаас. За энэ хүргэе. За яг гэр бүлийн хүчирхийлэлд хүрсэн гэдэг бол одоо яг урд нь бол яг хүмүүс бол мэдээл тун багтаа байсан. За яг 2014 оноос эхлээл одоо яг гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх хуулийг өргөн баригдсанаас ахуулаад тий шинжилгээ батлагдсан. Одоо өргөн баригдсанаас ахуулаад одоо хүмүүсийн мэдээл маш их сайтай болсон. За дээрэс нь бол яг Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа түр хамгаалах байр гэж байгуулагдсан. Хамгийн түрүү хил хамаар доромжлох манай нөхөр байнга зөв юм хийсэн ч мангар тэр найз нөхдөйхөө дэргэд ч мангар тэр нэг ах хчнэрхээ дэргэд ч мангар тэр нэг. Яагаад ч юм одоо ч мангар тэр нэг гэдэг үг чихэнд буяатай. Би охиноо нөхрийнхээ хчтэйгээд амихарлаг байсан. Тэгээ гараа нь гардаа таах. Галын матгар төмөр гэж ярьдаг шүү дээ. Тийм төмөр аваад бараг л өстой нэрээ дотгоч оров гэж бодогдохоор ингээл би ч өөрөө ойлоо яв. Одоо цагдаагаар ч юм уу очир та. Тэгэхэд өргөдлөө бичээд өгчих гээл хэлнүү гэхээс нэг их бодтой арга хэмжээ авч өдөр чадахгүй л явж ирсэн байхгүй юу? Тухайн дээр нөгөө хорооныхаа цэцэг дараад очиж уулзсан шүү дээ. Ийм байна гэл. Тэгэхээр зэрэг одоо яана хүчирхийллийн үндэсний төврөл хандхаас одоо бид нарт одоо яг ингээд танд авчих хэмжээ байхгүй гэдэг юм билээ. Энэ асуудал бол зүгээр эр эмийн хоорондын асуудал огт биш. Энэ бол хүний амьд явах эрхийн тухай асуудал. Тэр хуулиуд гэдэг бол саяын тэр Бямцагт сайдын өргөн бариад буцааж татуулж байгаа гээд байгаа хуулиуд дотор тэр 5 хууль дотор гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн гэдгийг анх удаа төр тодорхойлсон байна. Тэгээ гэмт хэрэг учраас энэ бол шийтгэлтэй байна гэдгийг бол маш тодорхойлсон байгаа. А гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг төр хамгаална гэдэг бүх одоо хууль сахиулагчийн үүргүүдийг эрхүүдийг тодорхойлсноор энэ удаагийн одоо тэр 5 багц хууль бол хүний амьд явах эрхийг баталгаажуулж өгсөн хууль. Тэгэхээр хүний амьд явах эрх гэдэг бол одоо нэгдсэн үндэсний байгууллагаас тунхагласан хүний эрхийн түгээмэл тунхаглалын олон заалтын 1-р байдаг заалт. За Монгол улсын үндсэн хуулийн хүний эрх эрхчлөө гэдэг 2-р бүлгийн 1-р байдаг заалт. Хүн бүхэн амьд явах эрхтэй гэж. Тэгэхээр үндсэн хуулинд заасан амьд явах эрхийг анхных нь одоо гэр бүлийнхэн орчинд амьд явах эрхийг нь баталгаажуулсан хууль эрхийн бүтээл бүхэл бүтэн тогтолцоо хуулиар гараад батлагдсан байсан. Тэгэхээр саяын одоо 8 дугаар сарын 30-нд улсын хурлаар гаргасан шийдвэр бол хуулиар баталгаажсан хүний амьд явах эрхийг буцааснараа урд өмнөх парламентод хизээж тохиолдож байгаагүй ноцтой хүний эрхийн ухралт болсон юм.
Тийм ч учраас энийг бол хүний эрхийн зүтгэлтнүүд бол хар өдөр гэж нэрлэж байгаа. Баримт 1 2012 оны 9-р сарын 13-ны шөнө Хээгэгчин төрөд 10 хонож байсан нэлх биетэй эхнэрээ зодож бид нь олон тооны хохирол учруулан хоолойг нь бомилж амь насыг нь хөнөөсөн. Баримт 2 Хөвсгөл аймагт 16 настай Бэг 3 жилийн турш авгагч нь амбаартаа хорж тарчлааж байсан. 7 хоногийн турш холгүй байсан хүү амбаарынхаа модыг онгойлгож хажууалаасаа идэх юм хулгаалan идэж байгаад баригдсанаар 2013 оны 5 дугаар сард энэ хэрэг илэрсэн. Баримт 3 2013 оны 5 дугаар сарын 4-ний шөнө эцэг нь 5 настай хүүгээ заазуурсан. Тэрээр 2 настай охиноо алан хэмээн тоогоор шидэж байсан байна. Тэрээр 2012 оноос хойш хэрэг болох хүртэл 10 удаа эрүүлж үлэгдэж, 5 удаа баривчлах, торгох арга хэмжээ авахулж байсан байна. Баримт 4 2013 оны 9-р сард Говьсөнбөр аймагт багш эмэгтэйг нөхөр Ген барилгын багжаар зодон бүх ясыг нь хугалж, амийг нь хөнөөсөн. Тэрээр их нэртэйгээ 21 жил ханилах хугацаанд байнга зодож 31 шүдийг нь булга зөхөж, хүнд гэмтлүүд удаадаараа учруулж байжээ. Баримт 5 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод багш эмэгтэй нөхрийнхөө гарт 2 цаг зодуулж нас барсан. Алуурч нөхрийн ах нь хэлэхдээ нэг ахтар удаан орилоогүй шүү дээ 2 цаг л орилсон байх гэж мэдүүлсэн байна. Талига чимэгтэй ходод гэдэс 3 тасарсан, тархин цөмөрсөн, элгэн бяцарч хүн харахын аргагүй болсон байжээ. Тэгэхээр яг өнөөдрийн энэ сэдвээр бид нар ярилцахын өмнө нэг зүйлийг тодорхой болгомоор санагдаад байгаа юм л да миний хувьд. Энэ удаагийн хуулийг буцаах шийдвэр бол буцаах болсон шалтгаан гэвэл төрийн мэдээлэл сэтгүүлд эмхлэгдээгүй, хэвлэгдээгүй гэгчл нэг шалтгаанууд байгаа. Энэ бол яг хуулийг буцаах бодит шалтгаан мөн үү? Яг баталсан үеийн хувьд та юу гэж харж байна? Хуулийг буцаан татах тухай хууль байдаг. Ямар үед буцаан татах вэ гэдэг тухай хууль байдаг. Хуулийг бол хуулиар л буцаан татна гэхээс хин нэгэн сайдын өргөн барьсан тогтоолоор буцааж татдаг байхгүй. Тэгэхээр хуулийг буцааж татах тухай хуулинд юу гэж заасан байдаг вэ гэхээр анхны одоо тэр хуулийг хилцэх хэсгийг хилцэж байх үед хилцэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзсэн тохиолдолд нэг буцааж татна. Анхны хилцүүлгийн үед энэ хуулинд орох өөрчлөлтүүд гишүүдийн санал хэтэрхий олон болсон учраас ажиллагаа ихтэй байна. Тийм учраас энийг буцааж татаач гэж байнгын хороо санал гаргасан бол байнгын хорооны саналыг үндэслэн гишүүдийн олонх дэмжснээр бас буцааж татаж болно. Гишүүд нь одоо санаачлагчд нь буцааж болно. 3 дугаарт эцсийн хилцүүлгэн дээр энэ хуулийг батлах уу гэдэг санал хураалт явуулдаг. Тэр санал хураалтан дээр гишүүдийн олонх нь батлах саналыг өгөөгүй бол хууль батлагдаагүй бол автоматар хууль санаачлагчдаа буцдаг. Иннээс өөр ямар ч тохиолдолд хууль буцдаггүй. Батлагдсан хууль буцна гэдэг зүйл ямар ч хуулинд байхгүй. Тэгэхээр өнөөдрийн одоо улсын хурл бол эрх мэдлийг хэтрүүлсэн хуулиас гадуур аргаар хүний амьд явах эрхэнд халтсан байхгүй. Ерөөсөө би тэгж л үзэж байгаа. Энэ цагт хууль болны гуйл болцсон гэсэн сэтгэлгээ байдаг штэ бидний хувьд. Гэхдээ энэ хуулийн хувьд бол өөр юм аа. Энэ бол бидний эрх чөлөө, хүүхэд эмэгтэйчүүдийн маань ирээдүйн талаар яригдж байна гэдэг үднээс бид нар энэ сэдвийг энэ 7 хоногт маш чухалчлан хөндөж байгаа юм л да. Тийм ч учраас яг хохирогчдтой тулж ажилладаг хүмүүсийг нэлээд уурхыг зорьсон. Тэгэхээр хаавал дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хамгааллын мэрэгчлэн тийм ээ. Тэгэхээр хохирогчд ер нь яг нөхцөл байдал ямар байна? Танаа дүүргийн хувьд тааны мэдээлэл өгөөч. Та бүхэнд энээрээ мэндийг хүргэе. За гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд хүүхдийн хувьд бол мэдээж сэтгэл зүйн хувьд болон бие махбодын хувьд бол нэлээд эрсдэлтэй л ярддаг л дээ. Одоо жишээлбэл түр хамгаалах байран дээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэдэг утастад одоо хүмүүстэйгээ ярьж уулзаа, сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд дууддаг юм. За тэгээд ирээд ингээд уулзж байгаа нөхцөлд бол одоо нэлээд асуудалтай, нэлээд бас стресст орчихсон. Бүр бол одоо нэлээд айгуу тийм хүнд хэцүү байдалтай одоо яах учраа мэдэхгүй одоо яах уу гэдэг ингээд ханддаг байхгүй. За одоо яг нэг цагдаатайгаа хамтарсан багтайгаа нийлээд арга хэмжээ аваад одоо их хязгаарлах ч юм уу те нэг арга хэмжээ аваад ингэхээр зэрэг эргээгээд нөгөөтгөө өөрсдөө одоо нөгөө эргээд үүрэгдэл гаргаад одоо буцаая гэх асуудлууд айгуу их гардаг. Ер нь айгуу хэцүү тэртэлнэ. Яг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагууд гээд одоо эхний хагасчлалын байдлаар бол 400-аад гаруй дуудлага өдөрт нэг 50 дуудлага гэх юм уу та те яг тоо баримт нэг тэр зөвхөн дүүргийн хэмжээнд зөвхөн дүүргийн хэмжээнд л тийм амар тоогч байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэр бүлүүдтэй болохоор хамтарсан багаар манай байгууллага хамтраад тэгээд бид нэр цагдаа бол тасан сэргийл гарах хэмжээг аваад бид эргээд тэр хүнийг нөхөн сэргээх ч юм уу те. За тэгээд хуулийн арга хэмжээнүүдийг аваад ингэ яваад байж байгаа.
алтан цэцэг захирлын хувьд бас хохирогчтой шууд нүүр талж ажилладаг хүмүүсийн нэг тийм ээ. Таныг илүү сэтгэл зүйн талаас нь ярих байх гэж бодож байна. За энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зайлшгүй одоо яг багцаараа шаардлагатай болоод байгааг нийгмөөрөө харуулж байна тий. Ганцаараа дангаараа явахгүй байгааг бид нар 10 жил харсан байна тий. Сайн гişүү ярьжсэн. Тэгэхээр манай монголчууд өөрсдөө бүлгийн сэтгүүдэг хүмүүс ахгүй юу? Тэгээд нэг эхнэр нөхөр хоёрын хооронд асуудал үүсчихээр аав ээжтэйгээ найз нөхдөд яриа шийдчихэ гэж бодоод явдаг. Тэгээ хууль яагаад хэрэгждэггүй, хууль яагаад гуйл болоод байна гэдэг ингээ яриад байна гэхээр хуулийг хэрэгжүүлэх тэр сэтгхүү хувьд одоо монголчууд өөрсдөө энэ тийм бэлтгэдэг байдаг. Тийм тэгээд ер нь ингээд ямар нэг асуудал үүсчихээр дандаа ингээд найз нөхдийн хүрээнд, гэр бүлийн хүрээнд бид нар шийдчихэн болчихно гэж бодоод яваад байдаг. Гэтэл бид хоёр бас сая яриад суужсэн одоо нэг дуудлага өгөөд ирээд асуудлаа шийдвэрлэх гээд янз бүр болоо цагтаа авч явчаа хорчоод буцаад аваад явчихдаг тийм нэг эрүүл зөвлөлтөөгөө буцаадаг аль эсвэл эхнэр өөрөө дараа нэг өргөдөл өгчөөд дараа нь буцаадаг энэ яадгүй хэрэг дандаа гэр бүлийн хүрээнд асуудлууд нь шийдэгдээд байдаг байхгүй юу одоо нөгөө эмэгтэй одоо ямар нэгэн байдлаар хүчрхийлэлд өртсөн байгаа тийм тэгэхээр нөгөө аав ээж ах дүүнэр нь ярилцдаг, гуйдаг, говшдаг юм. Одоо нөгөө зоддсон байсан залуугийн эцэг их ах дүүнэр нэрээд одоо та хоёр үр хүүхдээ бод энэ төр гэл нэг юм яриан дунд те ингээ гэр бүлийн бүлгийн нэг юм ярилцлагын дунд асуудлуудаа шийдэж сурцсан хүмүүс байдаг байхгүй. Тэгэл нөгөө баг одоо эмэгтэй хүн нэг ингээ байж ах хэвээр те гэр бүлээ аваад үр хүүхдээ бодоод баг зэргийн эрсдлийг үүрэх хэвээр ухааны юм ингээл ярьж байдаг. Тэгээд тэр 92 хоёрын хооронд илжиг буж ороод гэдэг үгийг болохоор зүгээр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүний хоорондын хэрүүл ерөөсөө биш энэ бол ирээдүйтэй маш их холбоотой зүйл байгаа. Тэнд л одоо энэ хууль яагаад хамгийн чухал хэрэгтэй байна вэ гэхээр би энэ дэр нэг хүүхдүүдийг илүү бодмор санагдтыг. Яагаад тэгэхээр эхнэр нөхөр хоёрын хооронд аимшигтай зүйл болж байхад хүүхэд тэнд сонсч байдаг, тэ мэдэрч байдаг, харж байдаг. Тэгээ тэрнээс ингээд болж байгаа бүх үйлдэлүүдийг тэр хүүхдийн тарих өөрөө хуулбарлаад байж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хүүхдүүд маш сул дорой асуудлыг даван туулах чадваргүй, туршлахгүй тийм хүүхдүүд ингээд өсөж гин гэсэн. Тэгээ ирээдүйд яа гэдэг нөгөөдөл чи эцэг их болно. Дахиад янз бүрийн асуудал үүсэх тийм л арга хэмжээнүүдийг авдаг. А яагаад хүн хүчирхийлэл үлдээд байна вэ гэхээр яг хүчирхийллийг үлдэж байгаа хүчирхийлэгч өөрийнх нь түүхийг сөхөд үзвэл бага насндаа хүүхэд байхдаа тийм ч таатай амьдрал туулах хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг. Тэгэхээр бид нар магадгүй ирээдүйн Монголын сайхан Монгол улсыг бүтээе байгуулъя гэж бодож байгаа бол бид нар хүүхдүүд рүү чиглэсэн тэр асуудлуудыг илүү хөндөх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр тэр энэ хууль маань өөрөө цогцоороо бүрдээд ингээд тэр бүх талаасаа нарийн одоо тохироонууд нь ингээд бүрдээд гарч ирээд хийх юм бол бидний ирээдүйн амьдралд хүүхдүүд маань илүү их үр ашиг өгч чухал хууль болох гэдэг юм л да. Тийм. Тэгэхээр энэ бол яг манай нийгэмд одоо байгаа байдал тий өргөн бариад хэрэгжиж эхлэх гэж байсан энэ хуулинд маань энэ асуудлыг яаж шийдвэрлсэн гарцууд юу байсан талаар та баталсан хүний хувьд хэлээч. За яг манай одоо хүний эрхийн хохирогч нартай олон жил ажилласан нийгмийн ажилтнууд төрийн бус байгууллагын маань энэ хуулийг хийхэд өстө 100% гар бие оролцсон. Яг энэ өдөр тутам амьдрал тохиолддог зүйлүүдийг эдгээр хуулинд тусгаад өгөөч гэж хэлжээж маш олон хуулинд тусгуулсан. За жишээлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль байна. Энэ хуулийг бол одоо хасчаад дангаар нь одоо гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийг буцааж өргөн барья гэсэн нэг юм яриад нь шүү дээ. Тэгэхээр дангаараа тэр хууль ганцаараа буцааж өргөн бариад хуульчдын гараар асуудлыг шийдвүүлж чадахгүй. Хамгийн гол одоо гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх цогц тогтолцооны манд хамгийн гол ач холбогдол нь юу байсан бэ гэхээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хажуугаар хуульчдын хэрэгэлдэг прокурорын тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, хууль сахиулах тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль зөрчлийн хууль энэ хуулиудад нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүх үзэл санаа шингэсэн байсан байхгүй юу? Бүх одоо механизм шингэсэн. Хуульчдыг хөдөлгөх тэр байцаагч, цагдаа тэр одоо тахрын алба тийм ээ тэр прокурор шүүгч тэднийг хөдөлгөх механизмын гадна талынх нь хуулиудад нь хийж өгсөн байсан. Одоо сая манай хоёр оролцогчийн ярьж байгаа дэр ингэж штэ тий эхнэр нь нөхөртөө зодуулчаад өргөдлөө өгөөд цагдаа танддаг. Цагдаа тэрийг хүний эрүүл зүйлхэд ганцхан шүнд байлгачаа буцаагаад хариулдаг. Буцааж хариад дахиад дарамтлагдаг. Дахиад дарамтлахаар нь бүр илүү их дарамтанд орохоос айгаад өргөдлөө буцааж татдаг. Тэгэхээр энийг бол жишээлбэл шинэ хуулинд юугаар зохицуулсан байсан бэ гэхээр хүн одоо хохирогч бол өргөдлөө гаргах хэрэгтэй. Өргөдлөө гаргачаад өөрөө буцааж өргөдлөө татсан нь түрүүчийн өргөдлийг шийдвэрлэхгүй хаях үндслэл болохгүй гэж оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл тэр хүн ямар ч дарамтанд орж, ямар ч цэцэг хий ятгалганд орж өргөдлөө буцааж татсан байж болно. Гэхдээ түрүүчийн өргөдлөө өгөөд тэр
байжсэн тэр үеийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж. Тэгэхээр тэр асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бас зааж өгсөн байсан. Прокурор яаж хэргийг нь авч үзэх үү, цагдаа яаж одоо хэргийг нь авч үзэх үү, шүүх яаж шийдвэрлэх үү гэдгийг бүгдийг хуулиудад нь зааж өгсөн байсан. Тэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар. Тэр хуулийн дагуу болохоор зэрэг хамгийн гол нь тэр хохирогчийн амь насыг хамгаалах ёстой. Ийм учраас хохирогчийг цаашдаа улам эрсдэлтэй байдалд улам илүү оруулахгүй тулд нэгэнтээ хүчирхийлэл үйлдсэн хүнийг тэр нэгэнтээ үйлдсэн үйлдэл дээр нь зорчих эрхийг хязгаарлах шийтгэлээр шийдэх ёстой гэдэг ийм заалт байсан. Зорчих эрх хязгаарлана гэдэг чинь хүчирхийлэл үйлдэгч, хүчирхийлүүлэгч хоёрын хооронд бие биендээ одоо тий гар далаагаад хүрхээргүй зайны одоо зайгийг тавьж өгöd. За энээс илүү ойрхон зайнаас та нар одоо 2 сарын дотор харилцсан шүү гэж хэлээд хоёуланд нь одоо аппарат зөвлөж өгöd. За ингээд 5 метрийн зайнаас харьц. Тэгээд энэ зайнаасаа та хил амаараа ярьж суртлаа. Ингээ 2-3 сар ингэж бай. Нэг нэгэндээ нудрах хүрх тийм зай ойртолтыг шүүх зөвшөөрөхгүй гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө нэг танхаа байгаад байгаа нөгөө их нэртэй гар хүрээд байгаа хүүхэдтэй гар хүрээд байгаа хүн маань нудрахгүйгээр хил амаараа асуудлаа шийдэж сурах юм. Тэр одоо шийтгэхийнхээ хугацаанд нөгөө хохирж байгаа тал маань тэр хугацаанд айцгүй амьдраад хоорондоо хил амаараа ярилцах зүйлээ ярилцаад амжина. Нэг талаасаа нэгнийх нь аим хамгаалагдана, нөгөө талаасаа нөгөө хүн шоронд орохоос хамгаалагдана. Гэтэл одооны хуулиар яаж байгаа вэ гэхээр тэр хүнээ одоо нэвширтлэн зодоод одоо бүр үхтлэн зодсон ба штэ тэр дарханд. Үхтлэн зодоод нэг нь 8 насаа алдаж нөгөөх нь шоронд орж ижил асуудал дуусч байгаа байхгүй өнөөдрийн хуулиар бол. Энэ саяын батлагдсан байсан энэ багц хуулиар бол хэний ч аавын хүү шоронд орохгүйгээр хэний ч ээжийн охин нас барахгүйгээр асуудлыг шийдэхээр л оруулсан юм. Бус бүхнийхээ амийг хамгаалъя, хүүхдийнхээ амийг хамгаалъя, дээр нь аавуудынх нь бас эрх чөлөөг нь айхтар зөрчихгүй шоронд оруулахгүй байлгаж хагаад хүмүүжүүлж авъя. Ийм л цогц бодлого байсан байхгүй. Тэгэхээр зэрэг нэг талтаа нулимсан урсахгүй нөгөө талтаа одоо шүд зулт нь үргэлжлэхгүйгээр ингэж одоо хүний ёсоор асуудлаа шийдэе гэдэг ийм хүнлэг хууль оруулж ирсэн. Тэгээд энэ хууль бол батлагдсан, дахин хэлэхэд бол батлагдсан хүний эрхийн баталгаажсан хүний эрх сая бол алдарлаа л да. Тэгэхээр одоо иргэнийхэн баталгаажсан эрхийг, хуулиар баталгаажсан эрхийг ингэж одоо улантаа гисгэнэ гэдэг бол хүмүүнлэг ардчилсан гэдэг зарчмаар ажиллах тэр парламентын тангараг бол одоо сая алдагдлаа шүү дээ. Парламентын одоо 76 гишүүн өргөсөн тангарагаасаа сая 65 няцлаа л гэж би хэлмээр байна. Гомдлоо өглөө хохирож татаж авах хэрэгтэй шүү дээ одоогийн хуулиараа. Тэгэхээр гомдлыг заавал нөгөө одоогийн шинэ одоо багц хуулиндаа хохирогчийг одоо гаргасан гомдлыг заавал хохирч нөгөө татаж авч ээж тэр юу байхгүй. Хохирч гомдлоо гаргасан л бол тэрийг асуудлын цааш нь бүр шийдтэл нь явах энэ хуулиуд маань тусаад өгсөн байсан. Харамсалтай нь ингээд энэ хуулийг яг одоо дахин боловсруулж, дахин өргөн барина. Бүр дахин боловсруулж гэж хэлж байна. Хууль зүйн яамн дээр тэр нь болохоор зарим зүйл заалтад нь бүр илт даа өөрчлөлт оруулах гэж байгаа гэд сонсогдож байна л да. Хийх гэж байгаа тохиолдолд бол урдах хуулийг хүчингүй болох хэрэгтэй. Яг одоогийн байдлаар одоо яг эрх зүйн одоо томьёоллоор бол өнөөдөр 9-р сарын 2 өнөөдөр гэхэд зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль хоёулаа мөрдөгдөж эхлэх хүчинтэй хугацаанд болцсон. Одоо энэ хуулийг мөрдөөд шүүхийн шийдвэр гаргаж болно өнөөдөр. Яагаад гэх юм бол батлагдсан хуулийг тогтоолоор нэгдүгээр хүчингүй болгодгоо. Хоёрдугаарт тэр хуулийг хүчингүй болгоогүй. Эрүүгийн хууль, зөрчлийн хуулийг батлагдсан хуулийг хинч хүчингүй болгоогүй. Батлагдсан хуулийг татаж авна гэдэг ойлголт угаасаа байхгүй. Тэр татаж авсан тогтоол нь өөрөө үндсэн хуулийн бос байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа одоо эрхийн хамгаалал, амьд явах эрхийн хамгаалуулах гэж байгаа хүн бол өнөөдөр зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль энэ хуулиуд бол мөрдөгдөж эхлэх хугацаанд болцсон. Одоо би энэ хуулийн дагуу би асуудлаа шийдвэрлэмээр байна гэж хандаж бараг болохуйц тийм эрх зүйн орчин үүсчихэд байгаа. Тэр хуулийг хүчингүй болгоогүйгээр одоо батлагдсан хуулинд яаж одоо нэмэлт өөрчлөлт оруулдгийг би мэдэхгүй. Эсвэл хүчинтэй байхад нэмэлт өөрчлөлт оруулдаг. Эсвэл тэр хуулийг хүчингүй болгож байгаа дараагийн хуулиар сольдог. Одоо бол хүчинтэй хууль байгаад байгаа шүү дээ. Тэгээ яг энэ талаар одоо байгаа засгийн газраас мэдээлэл авахар бид хууль зүйн яамд хандсан л да. Тэгээ засгийн газрын хэмжээнд энэ талаар мэдээлэл өгөх цорын ганц хүн бол хууль зүйн сайд инх хоёр, хууль зүйн дэд сайд инх хоёр юм байна. Тэгээ инх хоёр дэд сайд амжихгүй гэж хариу өгсөн учраас бид нар одоо яг одоогийн засгийн газар юу хийж байгаа талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэж чадахгүй байна, хүлцэл өчье. Тэгэхээр бид дунд байгаа их сурвалжуудаас одоо энэ талаар мэдээлэлд хандаж болох цорын ганц их сурвалж бол одоо одон чимэг хуулийн зөвлөгөл байгаа юм л да. Яагаад гэвэл хүчирхийллийн эсрэг
захирал инх жаргал бол яг энэ асуудал дээр засгийн газартай нэгт харилцаад одоо ингэ явж байгаа юм байна. Ерөнхийдөө энэ процесс ямар хуу явж байгаа талаар нэг мэдээлэл өгч. Энэ процесс бол яг өнөөдрийн одоогийн байдлаар өчигдөр 9 сарын 1-нд яг манай хүчирхийлэл эсрэг үндэсний төв дээр хууль зүйн яамнаас яг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд бол санал өгөөч их албан тоот ирсэн. За тэр дагуу л одоо манай яг хүчирхийлэл эсрэг үндэсний төв маань одоо ажиллаж байна. Дахин санал авч байгаад би нэг жоохон гайхаад байна л та. Өмнөх хуулийг бол боловсруулахад хүний эрхийн баг бүхий л байгууллага маш идэвхтэй оролцсон тийм ээ. Тэгээ саналуудаа нэгтгэсэн. Одоо дахин санал авч байгаагийн ямар нэгэн шалтгаант одоо бид нар ингэж өөрчлөх чинь энэ дээр санал байна уу гэсэн ч юм уу нэг тиймэрхүү шалтгаант асуулга байх уу? Байхгүй зүгээр санал одоо өмнөх саналаа л ер нь баглах гэж байна. Саналыг одоо хөргүүлнүүл гэсэн тийм тоот ирсэн. Тэгэхээр энэ санал дээр бид нар ч гэсэн бас дуу хоолойгоо өргөж болно л доо одоо иргэд одоо нэгэнт энэ тухай сэдвийг ингээд бид нар хөндөж ярьж байгаа учраас би бол одоо олон нийтэд хандаад ялангуяа одоо шийдвэр гаргах төвшөнд эхний ээлжинд одоо алдааг засах хамгийн хурдан арга бол ерөнхийлөгч хориг гэж харж байгаа. Ерөнхийлөгч энэ дээр 5 хоногийн ажлын 5 хоногийн дотор хориг тавих хэвээр. Би хориг тавих байх гэж бодож байна. Тэгжээж бид хүний амьд явах эрхийг баталгаажуулсан хэвээр хоцорно. Тэгэхгүй бол манай Монгол улс хүний амьд явах эрхээ хуулиар баталгаажуулчаад тэр хуулинаас бүхлээр нь татгалздаг ийм одоо аимшигтай хариуц шийдвэр гаргадаг улс болчиход байна. А гэтэл Монгол улс бол гүйж ээж те хүний эрхийн талбарт бид нар 25 жилийн турш маш их ололт твшил гаргасан. Манай улс бол хүний эрхийг хамгаалах ардчлалын одоо арал юмаа, эрх чөлөөний арал юмаа гэж хэлжээч бид нар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн одоо комиссийн гишүүн болсон. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комисс болохын тулд худлаа ярьж ирчээд хүний эрхийн комиссийн гишүүн болонгуудаа өөрсдөө хүнийхээ амьд явах эрхийн эсрэг хууль гаргаж байгаа юм шиг ийм одоо хууль юм шиг ингэж харагдаж байгаа. Тийм учраас энд бол бид нар бол маш ноцтой сэдвийг одоо та бүхэн хөндөж байна. Ерөнхийлөгч одоо ажлын 5 хоногтой багтаад хоригоо тавих юм бол хүний одоо эрхийг ялангуяа хүний амьд явах эрхийг хуулиар баталгаажуулсан байхад энэ том баталгаажуулсан эрхийг баталгаажуулсан хуулиас Улсын хурлын тогтоолоор татгалзаж болохгүй гэдэг дээр бол хатуу байр суурь баримтлаад хориг тавиасаа гэж бодож байгаа. За энэ хоригийг Улсын хурлын одоо эрүүл сарвал гишүүд хүлээж аваасаа гэж бодож байгаа. Энэ Улсын хурлын гишүүд дотор одоо хүний эрхийн төлөө, хүний амьд явах эрхийн төлөө санаа зовж байгаа гишүүд байх юм бол алдаагаа засахад 5 хоногийн хугацаа байгаа байхгүй. Энэ алдааг засахгүйгээр дамжруулаад ёсчлчул одоо жинхэнэ утгаараа одоо алдаа нь эргэлт буцалтгүй болох гэдэг. Хараахан ёсчлоогүй байгаа. Тийм учраас одоо ерөнхийлөгчийн хоригийн хугацаа байна, дараа нь ёсчлохын өмнөх хугацаа, ярилцах хугацаа байна. Тэгээ энэ дээр бол их хурлын гишүүд алдаагаа засах боломж байна. Их хурлын гишүүд бол ерөөсө бандан тас гэж явуулаад бүхмийг Бямцогт сайдын амаар орно гэл ингээл одоо доо яманда буугаад өгцөн байгаа бол энэ асуудал дараагийнхаа хуулийг яаж боловсруулах вэ гэдэг рүү явж байгаа байхал та. Тэгээ тийх бас болоогүй гэж би харж байгаа. Тэрний өмнө эмэгтэйчүүд дуурах хэрэгтэй. Тэрний өмнө хүний эрхийн төлөө сэтгэлтэй хүмүүс дуурах хэрэгтэй. Тэрний өмнө ер нь хүний амьд явах эрхийг яагаад ч бид нар улсын хурлын тогтоолоор буцааж болохгүй шүү гэдэг хатуу байр суурьтай үндсэн хуулийг хамгаалсан, үндсэн хуулийн ихийг бичижсэн гишүүд энэ дотор ч байж байгаа шүү дээ. Манай төв рүү бол яг байнга л одоо нөгөө хууль яасан бэ 9 сарын 1-нд эхэлж хэрэгжинэ гэсэн тий. Танаа баг хуульчийн аачваа тий яагаад татчихваа ямар шалтгааны улмаас гэд айгүй олон хүлээлттэй хүмүүс байгаа. За дээрэс нь яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч олон жилийн улмаас за нөгөө хүчирхийлэл үлдгчийн этгээд амнасаа хохирооцсон эсвэл хүнд гэмтэл учруулчихсан. Тэгсэн он яг ял идэлж байгаа одоо хоригдож байгаа эмэгтэйчүүд маш их одоо эмэгтэйчүүдээс манайх руу бол хандж илээ. 70-80% нь гэр бүлийн хүчирхийлэлээс болж л гэмт хэрэглэсэн байгаад байгаа шүү дээ. Ер нь бол ихийнх нь 70-80% нь яг гэр бүлийн хүчирхийлэл болмаас гэмт хэрэгтэн болчихсон тийм эмэгтэйчүүд байгаа. Тэгээ насан туршаагүй ч одоо хүүхдүүд байна л да. Тэр хүмүүс маань маш их хүлээлттэй байсан. Тэр хууль маань яачваа, яагаад хэрэгжихгүй байна гэсэн юм. 9 сарын 1-ийн баг 8 сарын 30-ын эхлээд одоо хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Баг манайх руу байн уцтаасаа. Одоо тэгэл 9 сарын 1-ийн бас яасан бэ нөгөө хууль чинь ингээл уцтай. Айгүй хүлээлт байгаа. Нийгэмд маш их хүлээлт байгаа. Бидний одоо хүлээлтээс гадна одоо яг энэ Монгол улсад одоо амьдарч байгаа бүхий л одоо хүмүүсийн хувьд тийм хүлээлтийн хувьд маш их цогц хуулиуд маань хүлээгдэж байна. Бас маш их одоо хүний эрхийг одоо маш их ноцтойгоор зөрчсөн тийм амьд явах, аюулгүй байх, эрүүл байх гэх тэр чигээрээ бүгдээрээ баг эрсдэлд ороод зөвхөн эрүүгүй хуулийг хадгалсан хичнээн мянган хүн тэдний ар гэрийнхэн хүлээж байваа тий. Энэ бол маш харамсалтай. Эрүүгийн хууль дээр ч ерөөсөө одоо Монгол улсын тэр шоронжсон одоо ялын бодлого бол үндсээрээ өөрчлөгдөд маш олон ял дээр
одоо зорчих эрхийг хязгаарлах, албадан хөдөлмөр хийлгэх, эрх хязгаарлах гэдэг юм хордоггүй ялаар сольсон байсан байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр бол хөнгөн одоо чанартай гэмт хэрэг хийсэн залуучууд засрах магадaltaа тэр залуучуудад бол жишээлбэл одоо шоронд орохгүйгээр хүмүүжих болцоо маш их байсан. Тэгэхээр тэр нь одоо нэг мэс алга болчихж байгаа байхгүй. Одоо энэ эрүүгийн хуулийг алга болгочингууд хүнийг эсвэл маш хүнд хэрэг хийлгэж шоронд явуулах, эсвэл торгох гэсэн юм хоёрхан ял үлдчихэж байгаа. Тэгээ хуучнараа одоо нөгөө залуучууд маань Монголын ихэнх залуучууд хаана байна гэхээр бүгд шоронд байна гэдэг нэг онгоо байдаг. Яг тэр шигэ буцааж болчих гээд байдаг. Гэтэл маш олон гэмт хэрэг бол заавал шоронд орохгүйгээр шийдэгдэж болдог хэрэгүүд байгаа. Жишээлбэл одоо их хурл дээр бид нар яг энэ хэргийг одоо энэ эрүүгийн хуулийг ярьж байгаа үед улсын их хурлын дарга тухайн үед ярьжсэн л да. Энэ хууль дарга тухайн үед ярьжсэн. Ямар жишээ ярьжсэн бэ гэхээр нэг Америкт нэг хүн одоо машинаар явж исэн юм байл та. Тэгээ бензин колонк руу ойртоод явсан чинь би энэчнээс таны машинд та машинтаа ийшээ орчод бензин авчих гэсэн чинь үгүй би машинтаа бензин авч чадахгүй. Миний эхнэр машиндаа бензин аавна, би бензин авахгүй гэдээсэн гинэ. Гэсэн яагаад та бензин авахгүй гэдэг юм гэсэн чинь өөрөө бензин колонкны хажууд тамхи татчихад шийтгүүлсэн. Тийм учраас бензин колонконд өөрөө их аюул учруулагч итгээдгээд 6 сарын хугацаанд бензин колонк руу ойртох ирэхгүй зорчих эрхээ хязгаарлуулсан тийм ялтай хүн байсан юм л та. Тэгээд машинда бензин авах болохоор зөвхөн эхнэр нь авдаг. Би өөрөө бензин авах ирэхгүй гэд машиных нь бензин дуусгаж хахад би энэ машинда бензин авах ирэхгүй гэд холдоод байсан гэд нэг тэгж ярьжсэн байхгүй. Тэгэхээр яг тэрэн шиг одоо аюултай байдал үүсгэсэн, нийгэмд аюултай байдал үүсгэсэн, гэр бүлдээ аюултай байдал үүсгэсэн байхад яг тэр аюултай байдал үүсгээд байгаа хэсэг дээр нь л одоо зорчих эрхийг хязгаарлаж хүнд шийтгэл хүлээлгдэг. Босод үедээ ажиллаа хийгээд эрх чөлөөтэй нийгэмдээ явж болдог. Тэгингээ албадан сургалтанд сурдаг, тэгингээ хүмүүждэг. Ийм тогтолцоог бид нар өргөнөөр оруулж ирсэн байхгүй. Тэгээ энэ өргөнөөр оруулж ирсэн тогтолцоог одоо ингэж нурааж байгаа нь өөрөө айгүй хариуцлагагүй санагдаад байна. Тэгэхээр яг гэр бүлийн хүчирхийллээс болоод шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүд ялангуяа те 70-80% байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн ял бол нэлээд хөнгөрөх байсан. Энэ дээр тооцоо судалгаа байдгүй. Яг тооцоо судалгаа гэхээр бол бид нар яг нөгөө биечилж очиж уул яг тэр нөгөө юм би яг одоо энэ өршөөлийн хууль хилцэж байгаа үед энэ одоо нөгөө багцуулаас гадна өршөөлийн хууль гэж гаргаж байсан шүү түрүүчийн парламент. Тэр үед би өршөөлийн хуулийн ажлын хэсгийн гишүүний хувьд одоо 20 газруудаар явж уулзалт хийжсэн л да. За тэр үед эмэгтэйчүүдийн хорихтор бол би өдөржин ажиллаад тэнд ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байж байгаад гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдтэй нэг бүрчлэн уулзсан. За тэгэхэд бол эмэгтэйчүүдийн ял одоо жишээлбэл гудамжинд хүн зохиод одоо хүн амны хэрэгт орцсон хүний ялна тэнд байгаа эмэгтэйчүүдийн ял 5-аас 10 жилээр хүнд байсан. Та гэр бүлийн хохирогч хүчирхийллийн хохирогч гэдгээ хэлсэн бол шүүх хурал дээр хэлсэн бол 5 жил нэмүүлцдэг. Тэгээ тэнд одоо жишээлбэл надад нэг хүн одоо хувцас талаад үзүүлж байсан л да. Ингээд бүх бие нь ингээд түлэгдсэн ингээд арьс нь ингээд умаацсан. Тэгээд шүүх хурал дээр өөрөө тэрийг үзүүлсэн юм байна. Над руу ингээд халуус цацаж тамалдаг байсан. Намайг ингэж заазууртсан тий. Би ингэж түлэгдээд тэгээд би хариу арга хэмжээ аваад би ингээд гэмт хэрэгтэн болчлоо гэж сорвоо үзүүлсэн юм байна л да. Тэгсэн чинь чи юу юм бэ штт. Нөхрөөсөө чи өшөө авсан юм байна штэ гэж хэлээд өш онцонгийн сэтэл гэж хэлээд тэр хүнд 10 жил ял нэмсэн ба. Тэгэд би бол сорвоо шүүгчд үзүүлэх эрх байхгүй. Хотголуулсан мясны сорвоо үзүүлэх эрх ерөөсөө эмэгтэйчүүдэд байхгүй. Эцэг ихтэй хилдэггүй, ах トゥ нартай хилдэггүй, мөрдөн байцаагчд хилдэггүй, прокурорт үзүүлдэггүй, шүүгчд үзүүлдэггүй. Тэгэл би илүү хүнд ял авч гарч ирдэг. Тийм учраас энэ бидний энэ ялыг хөнгөрүүлж өгөөч гэж ярьжсэн байхгүй. Тэгээ энийг бид нар хуулинд оруулсан байсан. Эрүүгийн хуулинд бид нар яаж оруулсан байсан бэ гэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэдэг нь баримтаар нотлогдоод хэрэгээр нотлогдчихвэл тэр хүнд одоо өөрийгөө хамгаалсан нь хөнгөрүүлэх шалтгаан болно гэж оруулж ирсэн анх удаа. Энэ бол Монголын хуулинд анх удаа оруулж ирсэн. Бие хамгаалсан нь өөрийнхөө амь насыг хамгаалсан нь хүндрүүлэх шалтгаан болдог. Орон Монголоос өөр байгаагүй байхгүй юу? Ерөөсөө дэлхийд одоо ардчсан эрхчлөлтийн оронд Монголоос өөр оронд өөрийнхөө амь насыг хамгаалсныхаа төлөө ял хүндэрдэг тийм орон байхгүй. Зарим оронд бол энэ бол ялгүй гардаг, зарим оронд бол ял нь хөнгөрдөг. Өөрийнх нь биеийг хамгаалсан гэдэг нь. Тэгээд бид нар анх удаа тэр эрхчлөлтөд арчсан орнуудын жишгээр өөрийнхөө амь нас эрүүл мэнд, хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалсан үйлдэл бол ял хүндрүүлэх шалтгаан болохгүй гэж оруулсан. Одоо тэр нь буцчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг
тэр нөгөө эмэгтэйчүүдийн хоргод байгаа эмэгтэйчүүд чинь нөгөө ялан хөнгөрн, жил нь хасагдана. Ядахтаа л нөгөө шонцонгийн сэтлэр гэж нэмсэн тэр 5-10 жил нь хасагдах гэдээсэн байхгүй. Тэр 5 жил хасагдахад л эрхчлөөтэй болох эмэгтэйчүүд тэрэн дотор тал нь байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр эмэгтэйчүүд бол хоног тоолын 9-р сарын 1-ний хүлээж ирсэн. Тэгээд одоо энэ хэргийг нь дахиж авч хилцэх нөхцөл байдал үүсгэхгүйгээр энэ хуулийг ингээд гацаагаа хийчихэж байгаа юм л да. Ер нь бол доод л нөгөө оюун гэрэл гэж хэлснээр 10 жил тэгэл дээшээ 15 жил 18 жил гээл 20 жил гээл тий. Тэгээ дээд доод нь бол яг ялын доод хэмжээг л 10 жил өгсөн. Цөөхөн эмэгтэйч тэгэл дээшээ нөгөө нэг ял нь 18 жил болчихсон эмэгтэйчүүд байсан л да. Хүнийг заавал 14 хоног баривчилж 30 хоног баривчилж 20 ерөөсөө албагүйгээр энэ багцуулж орж ирсэн байхгүй. Асуудал гарлаа хохирогчийг ихний ээлжинд хамгаална. Дахрын албач хамгаалж болно, цагдаач хамгаалж болно, аюулгүй байдалд авчиж ах дүүнэрт нь авчиж шууд хамгаалуулж болно. Хохирогчийг ихний ээлжинд хамгаална. Хохирогчийг хамгаалж явах хоорондоо асуудлыг шийдэж өгнө. Асуудлыг шийдэж өгтөө төрөвчлсөн маягаар шийднэ. Энэ бүх хуулинд орсон. Тэгээд асуудлыг шийдснийхээ дараагаар тэр эрхтэйг заавал баривчлна гэхгүйгээр нөгөө зорчих эрхийг хязгаарлах багцаа зүүж өгөл болоо. Тэгээд тэр хүн албан сургалтантай хамрагдана. Ийм л одоо үйл явцтай байсан байхгүй. Тэр болоод ирэхэр чинь нөгөө хүнд гэмтэл хүнд учруулдаг хүний амь насанд халддаг нь эрс багасах хэрэгтэй байсан. Яг энэ багцтай холбоотойгоор асуухад 9-р сарын 1-ний энэ хууль хэрэгжилтийг маш олон хүлээж илаа тийм ээ. Тэгвэл энэ засаг захиргааны нэгж байгууллагууд маань за хүүхэд хөгжлийн төвүүд маань өшөө бас юу гэдэг хамтарч ажилладаг цагдаа нар маань энэ хууль 9-р сарын 1-ний хүртэл 1-ээс хэрэгж эхлэе гэдгийг 8-р сарын 30-ны өдөр хүртэл хүлээж илаа тийм ээ. Тэгэхээр энэ хэр бэлтгэлтэй байваа. Тэгээд одоо яг нөгөө нэг иргэдтэй тулж ажилладаг хүний хувьд болохоор бас айгүй их яаж дэмжижсэн одоо 9 сарын 1 болохоо за одоо нөгөө айгүй хэцүүлтэй бид нар ч одоо жишээлбэл нэг иргэн гэхтэл одоо нөгөө 7-оос 30 хоног баривчлах эрхээс гадна тэд нар чинь эрхээс гарал харах хэмжээгээд авчиж байгаа байхгүй. За тэгээ эрхээс гарал харах хэмжээг нь авчаад нэг хэсэг нэг сарын дотор бол одоо нэг харьцахгүй юм шиг байгаа. За сар болоод нөгөө эрх дуусна. За тэгэл тэр эрх дуусчаар зэрэг ахаал нөгөө үйлдэл нь дахиад автагдаад шүүхээр гэрүүлээ цуцлаад одоо ингээд асуудал нь шийдэгдчихэд нөхрийнх нь эрхийг хязгаарлаад ингээд байгаа чинь араас нь шаргууцалтаа дахиад нөгөөдгөө ингээд хөөцөлтөд нөгөөдгөө ингээд зуурлаад одоо ингээд баг жил гарan хөөцөлж байгаа айлаа. Тэгээд ингээд та одоо ингэж болохгүй ингээд тэгээд нөгөө хохирогч юмхтай маань өөрөө бүр ингээд сүүлдээ бүр ингээд бүр депрессэнд ороод одоо бүр хэцүү байдлаар би бүр галзуурах гэж ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнийг одоо бид нар заавал галзуурсан хойно нь ял өгсөд болчиход байгаа айгүй хэцүү хүнд байдалтай байгаа байхгүй. Хохирогч маань өөрөө ингээд одоо бүр яах учраа үнэхээр болохгүй нь одоо цагдаа дахиад эрх хязгаарлалт харах хэмжээ авахулах ахаа санал өглөө гэдэг ингээд. Тэгэхээр нөгөөх нь бүр араас нь чаргууцтаад хөөцөлтөд бүгд ингээд бүтэн жил шахуу. Яг энэ асуудал ингээд давтагдаад байгаа байхгүй. Яг ингээд очоо зодоод нүдэд авахгүй мөртлөө. Заавал хүчирхийлэл гэдгийг бид нар зодуур нүдээр бас илэрхийлж болох хүчирхийлэл хэлбэрүүд өөр дотор сэтгэл санааны маш хүн дарамтна. Тэгээд тэр хүнийг бүр ингээд галзууруулах хэмжээний шатанд оруулаад амар болгоцсон бүр ингээд ажилгүйч болгож чинь, байр савгүйч болгож чинь, хоёр хүүхдтэй амьдрах орчин нөхцөл болгож чинь. Тэгэхээр чинь давхар тохоор хоёр хүүхэд ингээд 2-3 хүний тэр гişүүдийнхэнтэй амьдралаар ингээд тоглоо хийчихаа. Тэгээд өөрөө тэрнтэй айгүй сэтгэл хангалуун ингээд тэр хүн яваад идэг нөгөө хүчирхийлүүлдэгч маань тэгээд та нар арга хэмжээ авч өгсөнгүү хүүхд олж өгсөнгүү гэдэг ингээд дайраад ах жишээтэй. Тэгээд нөгөө хохирогч эмэгтэй маань өөр айгүй хүнд нөхцөлд орчоод идэг. Тэгээд яг энэ хууль хэрэгжинэхэд бол үнэхээр 9 сарын 1-нд бол хэрэгжих нэ гэхэд бол бас айгүй бахархалтай хүлээжсэн байхгүй. Тэгээд одоо ингээд бас буцчихж яа нэтэрэхэд бас биднэрт бол бас айгүй хүндэл сонсогдчихсан. Бүгд фэйсбүүкээр одоо ингээд шеэрлээд хэдүүлээ өөрөөсөө бас тохиромжээр өөрсдийнхээ хэмжээнд л одоо бас зэрэг үсэл бол нэлээд илэрхийлсэн. Бүтэн жил тойрон явж байгаа кейстэй тэр хохирогч эмэгтэй хувьд шинэ гараад хэрэгжчихжсэн хуулиар ямар арга хэмжээ авч болох байсан талаар таны товчоо хэлээч. За. Хэрвээ яг энэ хууль маань батлагдаад дагаж мөрдөд эхэлсэн байх юм бол яг энэ одоо хохирогчийн хувьд те эрхээ заалах харамжаа яг ном журмаар нь аваад яг эрхээ заалах харамжаа шүүх ямар шийдвэр гаргах нь тийм үү? Гаргасныхаа дараа тэр яг шүүхийн шийдвэрийг нь яг биелүүлэх тийм үү. Одоо жишээлбэл за чи энэ нөгөө нэг кейстэй танилцсан тийм үү. За электрон буугууч одоо зүүх үү? Одоо тий зорчгоо эрхийг хязгаарлах юм уу? Эсвэл энэ үнэтэй уулзаар хориглох юм уу? Эсвэл хүчрхийл үлдээд байгаа этгээдийг одоо тэр гэрт байгаа тий гэрээс нь тустай амьдруулах юм уу гэдгийг нь шүүх одоо шийдвэрээ гаргаад тэрийг одоо яг одоо шүүхэн шийдвэр биелүүлэх одоо тэр хуулийг яг хэн хэрэг биелүүлэх ёстой гэдэг дээр нь шууд тий одоо шүүх шийдвэр одоо шүүх одоо юугаа захирамжаа гаргах хэрэгтэй байхгүй шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэрэн дээр нь л яг одоо нэг хуулийн байгууллага хууль сахиул байгууллагын тухай хуулийн дагуу одоо биелүүлээд тэр хохирч хамгаалагдаад явах боломжтой тий. Ингээд тий гэрээсээ гараад одоо хамгаалалт байр дамжаад ч юм уу ингээд гадуур явах юм гэртээ
тэр хүн эрхчлөөгөөд нь тэр хүчрхийлүүлдэд байгаа этгээд маань одоо хүний эрхийг зөрчөөд байгаа учраас тэр хүн гэрээсээ тусдаа амьдрах. За тэгээд нөгөө зорчих шинэ хязгаарлах юм уу ямар арга хэмжээ авах боломжтой байна гэдгээс тэр хүний кейс одоо нотлох баримтуудыг үзэлж байгаа шүүх шийдвэр гаргана. Бид ийм сэдв хүндгэж байна гэд Facebook хуудасаараа телевизийнхээ Facebook хуудасаар дамжуулж хүмүүсээс асуулт асуусан л да. Ер нь дандаа бидний өнөөдрийн хүндсэн сэдв асуултуудыг ярьлаа. Энэ донд нэг асуулт байсан. Энэ болохоор үзэгчээс гэр бүлийн хүчирхийлэлд хэд нэг талыг барьж асуудал хандаад эрчүүд нь хүчирхийлэл үйлдээд байгаа юм шиг яригадаад байна. Гэтэл үүнийг нь ашиглаад зарим хүүхнүүд гэртээ элдв янзын үйлдэл ааш авир гаргаж эргээд нөхрүүдээ гүтгэхт торны цаанаас суулгах эрсдэл байж болно шүү дээ гэсэн байна л да. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд хүчирхийлэгчийн сэтгэл зүй энэ тал дээр нь хуулийн хүрээнд ч юм уу яаж анхаардаг юм бол та нэг хариуллаа. Хүчирхийлэл ер нь сэтгэл зүйн талаас хуулийн хүрээнд нэг хүндэтгүй юм шиг байд те. Зүгээр яг хүчирхийлж байгаа хүн өөрөө яагаад тэр хүмүүсийг хүчрхийлээд тийм харгас үйлдэлүүд хийгээд байна вэ гэхээр бүр сэтгэл зүйн үүднээс нөгөө хүнтэй бид ингээд харьцах юм бол тэр хүнд бас маш их одоо сэтгэлийн шарах байдаг байхгүй юу? Тэр хүн одоо багада өнгөрсөн амьдралдаа туулсан тэр их сэтгэлийн шарах, амсаж чадаагүй, нөхөгдөөгүй тэр одоо дутуугийн мэдрэмжүүд нь тэр харгасал үйлдэх те янз бүрийн тийм буруу үйлдэлүүдийг хийх өдөөлт нь болж идэг. Эдгээрх практик арга байх уу? Эдгээрх практик арга бол байж болохгүй гэх юм байхгүй бас болно. Хэрвээ тэр хүн өөрөө хүсээд хүчрхийлэгч хоёр хүн одоо шорон орон гэхгүйгээр асуудлаа шийдэх боломж байна уу гэдээ эрэл хайгуул хийгээ явах юм бол боломжтой. Даанч харамсалтай нь яадаг вэ гэхээр ер нь бол тэгэл хүчрхийлэлд өртөж байгаа хохирогч нарын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа шүү дээ тий 90% эмэгтэйчүүд байгаа. Хүчрхийлэл үлдэж байгаа чууд нь эрэгтэй хүмүүс байдаг. Зарим хүүхнүүд даварж ийн гэж бичсэн байх шиг байна тий. Энд дэр нэг зүйлийг ялгах хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо нэг эрэм хоёрын хооронд ижиг бууж ороод гэдэг үгүй шүү дээ хэлцүү. Тэр чинь болохоор яг эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо харилцааны зөрчлөө шийдэж чадаагүй тий бие биенээ хүндэтгээгүй бие биенээ ойлгоогүйгээс болоод үүсэж байгаа харилцааны зөрчил гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хоёр чинь асар ялгаатай ойлголт байхгүй юу? Үнэхээр ялгаатай. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа за эмэгтэй хүний хувьд тий ямар ч одоо өөрийгөө хамгаалах механизм нь ажилдахгүй байхгүй юу? Яг тэгвэл бүрэн 100% дарамт эрэгтэй эмэгтэй хоёр хүн харилцан хоорондоо үзэлцээд байгаа ч юм уу тий ямар нэгэн байдлаар хоорондоо нөгөө хоёр тал хоорондоо үзэлцэх боломжтой байгаа бол энэ харилцааны зөрчил ахгүй тэгш байдалтай байгаа бол тий тэгш одоо хин ямар нэгэн байдлаар давах гээд байна бие биенээ тий хүчрхийлэлт байгаа хувьд бол тийм байдаггүй 100% дарамтанд очдог. Тэгээ энийг бол ялгаж бас ойлгох хэрэгтэй гэр бүлийн хүчрхийлэл хүчрхийлэл дарамт гэдэг зүйлээс. Өнөөдрийн ярилцлагын одоо хамгийн гол зорилго нь нөлөөллийн ажиллагаасаа гэдгийг би маш их дэмжиж байна л да. Магадгүй энэ хуулийн нарийн шир юм би бас мэдгүй байх. Зүгээр миний хувьд болохоор үнэхээр энэ нөлөөллийн ажилд нэмэгтэйчүүд хүмүүс одоо энэ ширхэлд өртсөн өртөөгүй мэддэг бүх хүмүүс их одоо идэвхтэй оролцоосаа гэж уриалмаар байна. Энэ чинь бидний ирээдүйн амьдрал хүүхдүүдийн маань амьдралд нөлөөлөх хамгийн одоо чухал зүйлсийг бид нар ингээд таслан зогсоох гэж байж байгааг зүгээр хараад суумааргүй байна тий. Тэгээ тэр урт удаан хугацааны тэр хүчрхийллийн асуудал ингээл энэ чинь одоо сэтгэл зүйчд ярьдаг юм л да ингээд юм чөтгөрийн тойрог гэж ярьдаг байхгүй ингээд бараг тиймд ээж аав нь хүчрхийлүүлжсэн хүүхдүүд нь ингээл хүчрхийллийн ингээд бүр ингээд үр удмаараа ингээд тойрогт орцсон байх. Тэр яагаад тэгдгүү гэхээр хүүхдүүд тэрийг харж өсөөл байхаараа дараагийнхаа үедээ ингээд ухамсаргүйгээр ингээд үйлдэл ухамсаргүйгээр дамжуулаа яваад байдаг байхгүй. Тэгэхээр энийг таслан зогсооход хууль эрх зүйн үүднээс нь те бүр ингээд одоо хүчрхийлж байгаа хоёр хүнээс хамаарахгүйгээр бид энийг зохицуулах аргуудыг чинь л одоо тэр хуулиар нь зохицуулах хэлээд байгаа шүү дээ тий хөндлөнгөөс за тий хөндлөнгөөс нь тэрийг таслан зогсоож одоо тэр чөтгөрийн тойргийг таслан зогсоомоор байна тийм ээ тэгэхээр магадгүй өнөөдөр Бата оюуны хоёрын хоорондох тэр асуудлыг хуулиар нь сайхан зохицуулаад өгчих юм бол тэдний хүүхдүүдэд дахиад үүсэх асуудлуудыг бид таслан зогсоож олж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлын ялыг ингэж тодорхойллоо. Хуульчид ингэж оролцсноо, чөтгөрийн тойргийг ингэж тасланаа. Одоо ингэж хүмүүс нудрагаараа биш амаараа хилээрээ ярьж сурдаг болно гэд ингэ ярихаар хүмүүс алга ташдаг.
Бүгд нудралцдаг. Нөгөө танаа нөгөө хэцүү нөхөр чинь одоо хүн болох нь. 3 айл тутмын нэгэнд байгаа. Одоо нөгөө манай нөгөө хүнд гар чинь одоо л хүн болох нь гэдээ ингээд нудралцаад инээлдээд халга ташдаг байхгүй. Иргэд тэгж хүсэн хүлээжсэн байхгүй. Тэгээ бүх айлд нэг хэцүү хүүхэд байдаг, нэг хэцүү одоо зодулдаг охин байдаг ч гэдэг юм уу, нэг хэцүү айл байдаг байхгүй. Тэгээ тэр айлууд маань одоо л нэг биднээс чихнээс хонх уйхгүй төр дундаас нь оролцоод биднэргүй нөгөөдүүлж чинь ам хэлээрээ ярьж сургах нэ. Хоорондоо гар хүрч чадахгүй дохио зүүчглэр өнөө хоёр чи ярихаас өөр аргагүй болох юм байна. Ашгүй нөгөө хоёр маань эвтэй нартай амьдрдаг болох юм байна. Бид нар ашгүй нэг хүний нулимсанд живхгүй нэг амар тайван амьдрах нь ашгүй энэ хууль бушууга хэрэгжээд өгөөсөө гэж хүсэн хүлээжсэн. Тэгээ бүр ингээд эрэгтэй эмэгтэйгүй инээлддэг байхгүй энэ хуулийг ярихлаар нэрх гээд инээлдэд ашгүйдээ наад хуулиа бушуу хэрэгжүүлээч гээд тэгдэг байхгүй. Тийм одоо иргэдэд баяр баясгалан тайвшрал авчирч ясан хууль байхгүй юм чинь. Ашгүй нэг чөтгөрийн торгос бид нар хил амгүй шиг нэгнийгээ шоронд оруулахгүй нөгөөгөө авсанд оруулахгүй гарах нэ гэд баярлж исэн байхгүй. Тэгсэн чинь одоо эн чинь ингээд тодорхойгүй хугацаагаар асуудал нь ийм хүнд болоод ирэхээр бид нар яалтчгүй эсрэг үзэхээс аргагүй. Бид нар эсрэг үс дуурахгүй л нэрээ үнэхээр арчаагүй юм болно. Дээр нь энэ дотор дахин хэлэхэд хүний хуулиар баталгаажсан амьд явах эрхэнд хинч халдаж болохгүй арчсан оронд хинч халдаж болохгүй ямар ч бямб цогц сайд халдаж болохгүй ямар ч их хурал халдаж болохгүй энийг их хурал буцааж болооч л гэж хэлмээр байгаа байхгүй. Бүгд нөгөө айгу далд нууц байдаг учраас нөгөөдөл нудралцаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг ил гаргаж ирээд ингээд тэр хамгийн гоё тэр арга хэмжээ их гоё юм а тий. Би одоо бас зарим зүйлийг одоо сонсож байна. Яг тэгэхээр би бас нэг юм бодож сууж байна л да. Юу гэхээр энэ хуулийн энэ нэг юу бас их дутуу байх шиг байт юм байна. Сурталчилгаа яриа тий. Ингээд таниулах юм нь бас дутуу байт юм болов уу гэж бодогдож байна л да. Хэвлэл мэдээлэл бас бодогдож байна. Дутуу байлаа гэд хуулийг зогсоож бол болохгүй байхгүй. Харин зогсоо эхлүүлчихэл хөө ийм хууль хэрэгжээд эхэлсэн шүү гэл итгэвчүүлэх хэрэгтэй тий. Тэгэхээр тэр хуулийн сурчлагаа дутуу байна, ёсчлон дутуу байна, мөнгөн дутуу байна гэд хүний эрхийг хурааж авч болохгүй байхгүй да. Хүний эрхийг бол өгснөрөө өгөх хэрэгтэй. Угаасаа чи заяамал эрхтэй бидний заяамал эрхнийх бям цогтоос гууж аваад байгаа эрх биш байхгүй. Заяамал эрхийг л бид нар хуулиар баталгаажуулсан юм. Тэгээ тэр заяамал эрхийг баталгаажуулчаад байж хат тэрийг харин хурааж авах эрх бям цогтод байхгүй байхгүй. Тэрийг хурааж авч яадаг тийм одоо нам байж болохгүй байхгүй. Би бол дам сонссон яриагаараа асуулт зохиож асуух эрхтэй хүн биш л дээ тийм ээ. Гэхдээ нэг асуултыг бүр заавал асуумар санагдаад байна. Одоо сүүлийн үед ер нь хэвлэлийнхний дунд ч юм уу ингээд сонсогдоод байгаа зүйл их юм бол энэ багц хуулиудыг ингээд буцаагаад байгаа нь угаасаа улс төрийн шалтгаантай. Жишээлх юм бол эрүүгийн тухай хуулийг ингээд буцааж байгаа нь 17 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ч гэдэг юм уу те. Иймэрхүү дандаа энэ улс төрийн шалтгаануудыг жиг жиг ярьж ин л та. Тэгвэл энэ хүн болгоно хэрэгтэй байгаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцаах улс төрийн шалтгаан байгаа юу? Байгаа бол юу юм бол та энэ парламентаас гадна байгаа хүнний хувьд шудраг хариулах гэж би бодож байна. Би бол ерөнхийлөгчийн сонгуулийн энтертэй холбоотой байж болох заалтыг бүр бодоод ганцхан заалт бодож олж чадах юм билээ. Тэрнээс биш гэр бүлийн хүчирхийлэл бол энд ер нь улс төрд ямар ч намын харьяалгүйгээр энэ дэмжих ёстой асуудал. Тэгээ энийг тасан зогсоох нь бол ямар ч улс төр байх ёсгүй. Харин ямар шалтгаан байж болох вэ гэж бодоод хахад бол энэ эрүүгийн хуулийн дотор нэг хид томоохон артикалны шинжилт хийгдсэн. Тэрний нэг шинжилт нь бол хүн одоо ялаа идлээ. Ялын хугацаа дууслаа. Маргааш насны эхлээд бүх иргэний эрх чөлөө нээгддэг. Босод бүх оронд. А манай Монгол болохоор бүр коммунизмын үеийн системээр ямар байдаг вэ гэхээр ялаа идлээд гарчлаа. 2 жил жишээлбэл хоригдоод гараад ирлээ нэг хүн. Гарч ирснийхэн дараагаар 5-6 жил иргэний эрхийг хасчдаг. Та сонгуульд оролцож болохгүй, нэр дэвшиж болохгүй, гадаад дотоод явж болохгүй гэдэг ингээ иргэний эрхийг хасаад байдаг байхгүй. Тэр иргэний эрхийг асуулна гэдэг чинь бас л ялна үргэлжлээд байна да. Тэрийг ялтаа байх хугацаа гэдэг. Одооны хуулинд бол тэр дэлхийн аль ч арчсан оронд байхгүй ялтаа байх хугацаа гэдэг нь манад байдаг байхгүй. Тэр чинь нөгөө Вишинский аргаас үргэлжилсэн хуучин коммунист дэглэмийн маань үлдэгдэл тэр хуулийн дотор яваад байгаа байхгүй эрүүгийн хуулийн дотор. Тэгэхээр тэрийг авч үлдэх юм бол одоо магадгүй ерөнхийлөгчийн сонгуул зарим хүнийг өрсөлдүүлэхгүй ялтаа байх хугацааг нь үргэлжлүүлэх сонирхол байж магадгүй. За миний бодж олж чадах одоо улс төрийн шалтгаан тэр байна. Хоёрдугаарт нэг том ерөнхийлөгчийн сонгуульд маш их мөнгө хэрэг болно. Энэ мөнгийг одоо нөгөө 60 тэрбум босгоно гэдэг шиг хэдэн тэрбумыг хуулийн салбараас босгох гэж төлөвлөсөн байж магадгүй юм. Жишээлбэл Бямбцагт сайд болохдоо бид хэдэн тэрбумыг намдаа олж гэнэ гэдээ амласан байж магадгүй юм л та. Тэгхийн бол би магадгүй гэж ярьж байгаа шүү. Яг тэр амласны нь бол мэдэхгүй. Гэхдээ хуулийн салбараас мөнгө босгох механизмыг ажилуулахын тулд Бямбцагт энийг өргөн барьсан байж магадгүй.
За хуулийн салбараас яаж мөнгө босгох юм бэ гэж. Эрүүгийн хуулийн дээр хуулийн салбараас мөнгө босгодог нөхнүүдийг хаасан юм. Ямар нөхийг хаасан юм бэ гэхээр одоо хүний одоо хүлээж байгаа ялан тийм ээ. Одоо хүнд гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг хоёрыг давхар үлдсэн нэг хүн гарч ирлээ гэж бодъё. Жишээлбэл одоо хүчингийн эрэхтэй нэг хөдөөний одоо хууль мэдэхгүй залуу. Хажууд нь одоо хулгайн эрэхтэй, одоо дээрмийн эрэхтэй, модны хулгай, малын хулгайч гэдэг юм янз янзын хэрэгийг давхар үрээд тэр хүн 5 хэрэг дээр шүүх хуралд орлоо гэхэд хамгийн хүнд хэрэгээр л ял авдаг. Өөрөлдөл хөнгөний хүндэд нь багтаагаад ганцхан ял өгдөг. Хамгийн их одоо хүнд ял нь хүчингийн ял байлаа гэхэд тэрийг л өгдөг. Тэгээ 20 жилээр нь явуулдаг. 20 жил дотор багтах бүх ялыг тэр хүн лөө багтааж болдог. Одооны хуулиар. Тэр нь юу үүсгдэг юм бэ гэхээр тэр нэм том уут үүсгдэг байхгүй юу? Бизнес том уут үүсгдэг. За ямар бизнес хийдэг вэ гэхээр одоо хууль мэдэхгүй, эрхээ мэдэхгүй, эрхээ хамгаалж мэдэхгүй, юу уншиж гарын үсэг зурж байгаагаа ойлгохгүй хүмүүс хүнд хэрэг хийцэн байлаа гэхэд тэр хүн лөө янз янзын хүний хөнгөн хэргийг багтааж чихэж болдог байхгүй. Тэгээ тэр хүүхэд гарын үсэг зурлаа, шүүхэд очиод 5 хэрэг сонслоо, нэгэн хамгийн том хэрэгээр л ял аваад явдаг. За энэ бизнес хэнд ашигтай байд юм бэ гэхээр нөгөө нэг хөнгөн хэрэг хийчихсэн ялаа хүнд тохмоор байгаа, эрх мэдэлтэй, мөнгөтэй, тийм хүмүүст хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг тийм хүмүүсийн хэргийг тийм эрх мэдэлгүй борчууд руу үүрүүлдэг юмыг хэрэг тоохох гэж нэрлэдэг. Тэгэхээр манай Монголд бол хэрэг тоохох маш том уут байж байгаа. Энэ нь бол хуулийн салбарт мөнгө босгодог уут гэж хэлж болно. За энийг хийхин тулд энэ уутыг бол бид нар алга болгосон. Шинэ эрүүгийн хуулиар бид нар яаж алга болгосон бэ гэхээр хүндийг хөнгөнийг хүндэд нь багтаахгүй. Хүн хийсэн хэрэг болгон дээр тодорхой ялыг нэг бүрчлэн хэрэг болгон дээр нэг бүрчлэн авна гэдгээр хийсэн. Тэгэхээр зэрэг нөгөө 20 жилийн ялтай хүн чинь 1 жилийн хулгай ял нэмэгдэх гэдэг бол би 1 жил илүү идэхгүй тулд хүний хэргийг хүлээхгүй шүү дээ. Тэгэхээр хин нэгэн хүн эрх мэдлгүйгээс олж хүний хэргийг нэмж хүлээдэг юм хаагдсан. Шинэ хуулиар. Ингэснээрээ томоохон одоо хуулийн салбарт мөнгө олно гэж бодож исэн хүний томоохон одоо мөнгөний эрх ашигт нөлөөсөн байж магадгүй. За хоёрдугаарт бид нар бодоод байхад бас юу одоо улс төртэй холбоотой гэж магадгүй гэж бодоод байгаа гэхээр бид нар бол цагдаа хорих төвд 5 гэмт хэрэгээс босод бүх гэмт хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хоригдсон шинэ хуулиар. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр жишээлбэл молын хулгайтай, модны хулгайтай хөдөөний залуучууд ороод ирдэг. Тэр хүмүүс нэг л мэдхэд Төв аймгийн хорих дотор хүрээд ирдэг. Хаа хол Баян Үлгийн жишээлбэл юу ч гэдгийг говь алтаад хэрэг үйлдсэн залуучууд Төв аймгийн хориход хүрээд ирдэг. Яах гэж Төв аймгийн хориход хүрж ирдэг вэ гэхээр тэр хүмүүс тэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх ажиллагаа явуулжгаад өөр хүний хэргийг тэр хүн дээр тогтдог. Тэгэхээр өөр хүний хэргийг хүлээх боломжтой томоохон одоо өндөр ял хүлээх магадaltaй залуучуудыг олон жилээр, олон сараар цагдаа орох төвд байлгаж янз янзын гүйцэтгэх ажил хийх аргаар тэр хүмүүс тэр хэрэг нэмж тогтдог байхгүй. Тэгэхээр гүйцэтгэх ажиллагаа цагдаа орох төвд явуулна. Тэр хөнгөнийг хүндэд нь багтаана гэдэг хоёр чинь нийлж байгаа томоохон бизнесийн сүлжээг бий болгодог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэгээд мөрдөн байцаагч нар тэгээд нөгөө хэрэгээ тохиулж байгаа хүн хэрэг тогож өгж байгаа хүн энэ төр чинь нийлэхээр ингэ сүлжээ болдог байхгүй. Тэгэхээр энэ одоо хуулийн салбараас мөнгө босгодог энэ сүлжээг бол саяын одоо багц хуулиар бол арилгасан юм. Энэ нь бол тэр салбараас мөнгөө босгож ерөнхийлөгчийн сонгуульд мөнгө олж өгье гэж бодож байгаа тэр хүмүүст харин магадгүй одоо 7 сарын 1 бортор хүнээс мөнгө саажгаад тэгж жагаад ерөнхийлөгчийн сонгуульд мөнгөний ашиглачаад энэ хуулийг хэрэглэе гэж хэлж бас өөрчлөе гэж бодож иж бас нэг магадгүй. Би ийм хоёр шалтгааныг бол ерөнхийлөгчийн сонгуультай холбож бодож олж чадах юм билээ. Зүгээр өөр байдлаар хүний эрхэнд халдаж болох, өөр байдлаар хүний амь насанд ийм одоо тулчаад байгаа хуулийг буцааж болох улс төрийн шалтгаан бүр надад үнэхээр бодогдож санаанд багтахгүй байгаа байхгүй. Бидний хөрөнгөлөг хурандаа нар гэж ярьдаг шүү дээ. Яаж ажиллахаараа төрөөс цалин аваад бидэртэй адилхан богоон зүгээд явж байгаа зарим хүмүүс амар хөрөнгөлөг байдгийн. Яаж явж байгаа зарим цагдаа нар нь зүгээр л үргэлж цалингийн зээлтэй явдгийн гэдэг бид нар өөрөөсөө ойлгодгоо шүү дээ. Тэгэхээр зэрэг энэний ард эрүүгийн хууль байдаг юм аа. Энэний ард эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль байдаг юм аа. Энэ хуулийн дээр байгаа бизнесийн нүхийг бид нар таглаж өгсөн учраас бүх цагдаагийнхан бүх хуулийнхын шударга ажиллах ийм хуулийг бид нар хийцсэн юм аа л гэж хэлэх гээд байна. Та бүхэн сонсч л байсан бах одоо наадам ингээл том баяр болохоор баярын өмнөхөн томоохон баримтчилгаанууд явагддаг. Энэ баримтчилгаанууд дотор дандаа одоо мөнгөтэй хөрөнгөтэй айлын хүүхдүүд энтрийг айгүй их олноор нь баримтчилсан гэж дуулддаг. Тэгэл тэр хүмүүст нэг мэтгэл гараа явцдаг. Тэгэхээр зэрэг чимээгүй одоо нийтийн одоо анхаарал сарнсан үеэр хөрөнгөлөг хүмүүсийг баримтчлах нь бас хуулийнхан заримдаа ашигтай байгаад байгаа болов уу гэж харагдаад байгаа байхгүй. Яг бол тэр хүмүүсийг баримтчилж хэрэг одоо яллаж одоо зүйл анги сонсгож байгаа л
тэргээр 8 алцаал дараа нэг хүн тогтох ч юм уу яадаг ч юм яаж алгуулах юм мэдэхгүй. Гэхдээ ямар ч үсэн энэ хуулийн салбарт мөнгө хийдэг нөх маш их байна. Энэ мөнгө хийдэг нөхнүүдийг арилгахын тулд энэ эрүүгийн хуулийг шинжилсэн юм аа. Тэгээ энийг шинжилсэн өөрөө тийм одоо эрх ашигт бас маш ноцтой одоо эрх ашигын зөрчил үүсгээд байна гэж би бас хараад байгаа. 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх болов та яг юу гэж бодож байна? Бид нар бол 7 сарын 1 хүртэл хүлээмээргүй байна. Хичнээн хүн амь нас нь өргөдөх юм бид нар болтор. Хичнээн хүн зодуулах юм ба те. Хичнээн хүүхэд яах юм бэ те. Өвлийн хүүтэнд хүүхдэд нүцгэн гаргаад гудамжинд ингээд нүцгэн явуулаад байхад нь нэг ч хүн цагдаа дуудаагүй дүр зураг нодлон сошиалаар тараадсан шүү дээ те. Бид нар ийм хүүтэн цэвдэг ард түмэн баймааргүй шүү дээ. Бид нар 7 сарын 1 хүртэл 7 сар төвчгөн битэл 7 хоног төвчмээргүй байна. Ойрын 5 өдрийн хуулийг буцаас сэргээгч л гэж хэлмээр. Бидний яг энэ ярилцлагыг иргэд маань үзэж байгаа тий. Дүүргийн засаг захиргааны нэгж байгууллагууд маань үзэж байгаа. Цагдаагийн яг хохирогчтой ажилладаг хүмүүс үзэж байгаа. Иргэний нийгмийнхаа үзэж байгаа тий. Тэгэхээр таны хэлсэн гарцууд ерөнхийлөгчийн хориг тий. Гэгчлэн гарцуудаас гадна телевиз үзэж байгаа хүмүүс маань яаж тусалж болох вэ? Одоо яг дотроо үзээ сууж байгаа хүмүүс бүгд өөрсдийнхээ сонгосон одоо өөрсдийнхээ итгэлээ өг сонгосон улсын хурлын гишүүд рүү захиа бичиж л гэж хэлмээр. Хичнээн хүн захиа бичмээр байна. Тэр төчнөө тоогоор нэрээр нь захиа бичиж. Жишээлбэл чиний торгоос, миний торгоос, танаа торгоос сонгогдсон их хурлын гишүүн таны амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө сонгогдсон. Тэгэхэд тэр хүн яагаад энэ шийдвэрийн эсрэг коноп дарж байгаа юм бэ те? Энэ конопо буцаагач гэж өргөдлөчмээр байна. Бүр шаардлагатай бол тэр хууль зүйн сайдыг огцруул гэдэг захиа бичиж болно. Хэрвээ үнэхээр бүгд хууль зүйн сайдынхаа атхан дор орцсон тэр хүн л байгаа учраас тэр хүний өмнө бүхэлдсгөөс өөр аргагүй болчиход байгаа бол эхлээд тэр хүний гэдэг бол огцруул та. Бид нар бол нөлөөлөх боломжууд бол их олон байна. Тэгжээж энэ зүйлүүдийг бол бид нар буцааж сэргээж авах хэрэгтэй. Хуулиудыг батлуулахын тулд иргэн бүр те одоо дуу хоолойгоо гаргаач, өргөөч. Одоо те энэ одоо өнөөдөр л надад тохиолдог юм чинь те надаас одоо холуур явах юм чинь гэсэн юугаар биш. Хүн болгоны хуулийн дор байдаг тийм үндсэн хуулийнхаа дагуу ч гэсэн одоо нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг учраас та бүхэн одоо яг иргэн бүр яг энэ тогтолцоог бий болгохын тулд өөрсдөө эрүүл мэнд амь нас тийм амьд явах баталгаа аюулгүй амьдрахад нийгэмд амьдрах тэр эрхийн төлөө тэмцээч л гэж одоо уриалмаар байна. За үүндээ би бол гэр бүл хүчирхийллийн яг өөр хохирогч болж байсан л да. Бас үнэхээр бас зарим талаас нь сайн мэднэ. Үнэхээр аимшигтай хорхолтой. Тэгээд бүр төвчхийн аргагүй тэр эмэгтэй тэр шоронд орсон байгаа эмэгтэйчүүдийг бол өмөөрхийн аргагүй тийм нөхцөл байдалд ордог. Үнэхээр ордог. Тэгээд дээрэс нь сая энд бас өмөөрөхгүй байхаа аргагүй. Өмөөрхээр байхаа аргагүй. Тэгээд дээрэс нь энд яригдчихсэн нөгөө эмэгтэйгийн жишээ байна л да. Тэр бүр хаашаа жорох гарцгүй болсон. Тэгээд нөгөө хүчирхийлэгч нар чинь өөртөө бас нөгөө үнэхээр нарийн башир аргуудыг хэрэглээд байдаг учраас тэр эмэгтэйг тийм удаан хугацаанд байлгаад байдаг. Тэгэл тэр эмэгтэйгийн найз нөхөд байна, ах トゥ аав ээж нь тэр удаан хугацаанд танихгүй мэдхгүй хүмүүс байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хин нэгэн хүчрэл дүртэж байгааг бид бол бүгдээрээ л харж байгаа. Улаан цайм дуугийн сонсоод шар сурыг харахгүй байгаа ч гэсэн тий. Тэр үнэхээр л иргэн болон дуу хоолойгоо нэгтгээсээ өөрийнхөө чаддаг бүхнийг хийгээсээ. Тэгээд одоо сонгуульд бид нар бас ямар сонголт хийсэн бол бас сайн мэдэхгүй байна тий. Тэгэхээр тэр их хурл тэр бүтэц тогтолцоо нь ямар байдгийг зарим сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ямар ч лсэн бид өөрсдийнхөө чаддаг юм хийгээд харамсааргүй хэмжээнд л бид нар бас оролцмоор байна л да. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг дангаар нь өргөн бариад хэрэгжихгүй шүү. Бямцаг сайдаа тэгж мөчгүй тийм гаргүй хөлгүй мөчгүй хууль дахин одоо бидэрт 10 хэдэн жил тэгж нүглийн нүдийг гурлаар хурах хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Яг бол тэр чинь хуульчид хэрэглэхгүй болоод ирэхээр энэ хууль чинь өөрөө хүний амийг аварч дийлдэггүй байхгүй. Өнгөрсөн түрүүн ярьжсэн 2004 онд батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг ямар ч мөчгүй хийцэн байхгүй. Эрүүгийн хуулинд нь юу ч заагаагүй, эрүүгийн байцаа шийдэх хуулинд нь юу ч заагаагүй, хуульчид хэрэглэдэггүй юм мөчгүй юм ганц бий хийцэн. Тэгэнгүүт тэр хуулийг баримтлаад нэг ч хүний амь аврагдаагүй, нэг ч айлын хүчирхийлэл зогсоогүй. Зүгээр л одоо ямар ч үсэн нэг хуульгүй биш хуультай орно. Нэг ч хэрэг шийдэгдээгүй тийм ээ. Нэг ч хэрэг шийдэгдээгүй. Гэхдээ тэрийг чинь тийм хуультай нөхцөлд шүүхийн үүдэн дээр хүн хутгалуулаад нас орж ирсэн шүү дээ. Одооны хуулиар бол юу тийхгүй шүү дээ. Одооны хуулиар бол хүчирхийлэл үйлдэгч хүчирхийлэгч хоёрын хооронд 100 метрийн зайтай нөгөө дохойг нь тавиад өгсөн аюултай байсан бол 1 м ойртлоо гихтэл цагдаад шууд дуудлага очоод тэр хүний чинь
нөгөө хүн дээр очиж худгалахаас өмнө хин ч аварч чадхаар л тийм л байсан байхгүй да. Яг энэ хуулиараа бол одоо ингээл хоёр талд юм зүгөөл өгчөөд ингэх чинь л ингээл ядаж тэр ажилдаа явж л байна. Хүүхэд хичээлдээ явж л байна тий. Энэ одоо сөрөг ур дагаврууд нарцсангаа багасах бас тийм юмтай байгаа байхгүй. Тэгэхээр бидний ярилцах цаг богино юм энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг манд хүлээн авч ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ энэ сэдвийн хүрээнд ярихын тулд тал талын их сурвалж байх үүднээс нэлээл газрын хаалга тогшлоо, нэлээдчгүй хүмүүстэй таарлаа, уриллаа. Тэгээд хамгийн сэтгэл гаргаж энэ асуудлын талаар ингэж явж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Хэн ирсэн нь хэн ирээд энэ ярилцлагад оролцож байгаа нь энэ асуудал хэн яаж хандж байгаа нь ерөнхийдөө өнөөдрийн бидний ярилцлагаас харагдсан байх гэж бодож байна. 80 сэдв ток шоу маань энэ хүрээд өндөрлөж байна. За бидний өнөөдөр ярилцсан сэдвийн тухайд та бүхэн иргэнийхээ үргийг биелүүлээрэ Монгол хүн гэдгээ дахин санаж, дахин нэг ухамсарлаарай. За ингээд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, за мөн энэ хуультай холбоотой багц 5 хуулийн хэрэгжилтийг ойрын хугацаанд өнөө маргаашгүй хэрэгжүүлэх талаар та бүхэн иргэнийхээ хувьд чадах бүхнээ хийгээрэй гэж бидний зүгээс уриалах байна. Баяртай. Монгол улсад гарч байгаа хэрэг зөрчил, гэмт хэргийн бараг 50% нь гэр бүлийн хүрээнд, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа. Тэгээ хүчирхийллийн гол хохирогч нь, ер нь ихэнх хохирогч нь, бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд хөгштөл байна.